Монгол улсын гавьяд тээвэрчин Оросын Мягмар. Мягмар нь 1951 онд Эрдэнэ Вандид ламын гэгэн шавийн хөшөө буюу одоогийн Баянхонгор аймгийн Үлзийцмийн нутаг салхитын төвшин хэмээх газар малчин ард Оросын ганц хүү болон мэндэлсэн. Тэрээр 1-8 нас хүртэл эцэгхийн гар дээр өсөн хүмүүжиж улмаар Үлзийцмийн 7 жилийн дунд сургуульд 1-7 дугаар ангийг дүүргэсэн. 1969 онд Ардын армийн цэргийн албанд мордож 1970 онд Ардын армийн 107 дугаар ангид автомашины жолооч мэргэжил эзэмссэн. Тэрээр 1972 онд цэргээс халагдж ирээд 1972 оны 6 дугаар сараас 1998 он хүртэл Үлзийцмийн үе үеийн дарга нарын жолоочоор тасралтгүй 26 жил ажилласан байдаг. Тухайлбал Үлзийцмийн цэцэглэл нэгдлийн даргаар ажиллаж байсан үе үеийн дарга Гомбо, Гомбожав, Гомбоват, Баатаржав, Лувсан Шарав, Сахиа, Сангас, Очирвал, Цэнд зэрэг нийт 9 даргын жолоочоор ажилласан. Мягмар нь ардын хувьсгалын 60, 70, 100 жилийн ой медаль, онц тээвэрчин, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдж байсан бол түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын гавьяад тээвэрчин цолоор шагнасан юм. Монгол улсын гавьяад тээвэрчин цолоор Оросын Мягмар таныг тайзнаа урьж байна. Монгол улсын гавьяад тээвэрчин цолоор Оросын Мягмар шагнагдж байна. Tamawi urste
шүгэ сургаан аамин аамин амин аамин эврин тэргэни задууч аамин 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 амин аамин эврин тэргэни задууч аамин 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 тэнгэрэмин эврин заммин жолооч аамин эврин заммин жолооч аамин